Манан бүлэглэлд ганхын хэрээр лойр дээрмийн хэрэгүүлж хөгдөж гарч ирсээр байна. Хүмүүсийн айдас багаагаар сарнж байна гэсэн үг л дээ. 2009 оноос 2017 он хүртэл бүтэн 8 жил ерөнхийлөгч хийсэн Элбэг доржийн хулгай лойрууд илэрч хэллээ. Монгол улсын Эрдэнэсийн сан хөрөнгийн даамлаар өөрийнхөө бэрийг томилсон нэг юм хэлээд байгаа үз. Харин одоо тэр Эрдэнэсийн сан хоосорсон тухай баримтууд дэлгэгдэж эхэлж байна. Монгол улсын Эрдэнэсийн сан бол ер нь бол байхгүй шахуу болсон байгаа. Энийг бол энэ дотор олон хүн мэдж байгаа. Нууц гэдэг нэрээр ерөөсөө материалыг дэлгэж болдгоо. Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж исэн Элбэг доржгоо хүртэл Эрдэнэсийн сангийн захирал бэрттэйгээ нийлээд Эрдэнэсийн санг хохирооцсон асуудлыг би ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогоод гаргаад ирсэн. Хохирлын хэмжээтэй хамт. Гэтэл энийг улсын нууц маш нууц гэдгээр материалыг дэлгэж болдгоо. Улсын шинээр томилогдсон ерөнхий прокурор сонсож байгаа бол энийг анхааралтай авах хэрэгтэй. Элбэг доржийн эхнэр Болормагийн дүү Болдбаатарын эхнэр Эрдэнэтуяа гэж итгээдийн жилийн орлого 64 сая төгрөг, нөхрийнх нь орлого 161 сая төгрөг, гэр бүлийн жилдээ 225 сая төгрөгийн орлоготой ба 2 тэрбум 574 сая 280 мянган төгрөгөөр үнэлэгдэх 12 ширхэг орон сууц үйлдвэр үйлчилгээний дөрвөн барилгатай гэжээ. Нэг л айлшүүдэ тамина 12 орон сууцаар хүүрэ хийнэ тэд. Ингэж л баяжсан хүмүүс Монгол улсын Эрдэнэсийн сан хөмрийг манд суусан байх ба тэр тусмаа Эрдэнэсийн сангийн захирал Эрдэнэтуяагийн өмсөн зүүснийг харуул алт шүр сувдаар ёстой туйлдаг. Арай Эрдэнэсийн сангийн шүр сувдыг зүгээд авч байдаг юм биш байгаа да. Барагч тийм биз. Ер нь энэ Эрдэнэтуяа Болдбаатар нар анх ямар хөрөнгөтэй байсныг яаралтай тодруулах хэрэгтэй. Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой ажиллагаа. Түүнээс гадна бас нэг том ноо байна. Тагнуулын ерөнхий газрын дарга асан хурцын хөрөнгө орлогын мэдүүлэгт хүрлийн үеийн олдрууд байдаг ба түүнийгээ тэрбээр 53 тэрбум 500 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Үндэсний түүхийн музейд байх ёстой эртний эд өлгийн олдрууд яхаараа хувь хүний хөрөнгө болчихдаг билээ гэд бодоод нэг үз. Нөгөө цэргийн сургууль төгсөж ирэхдээ 5 тонны контейнер дүүрэн уран зурагтай ирсэн гэдэг Элбэг доржийн үлгэр шиглэлийн болох гэдэг юм шүү. Элбэг доржийн бэрийн малгай толгоор дүүрэн шүр сувд эрхэм чекистийн гэр дүүрэн хүрлийн үеийн цуглуулга Элбэг өөрөө битүү уран зургийн цуглуулгатай гэд бодоод нэг үзээрэй. Монгол улсын орд газруудын дээрмэнц хасаа илэрч байгаа. Дээрээс нь Эрдэнэсийн сангийн хулгай илэрч байна. Үндэсний түүх дурсгалыг тонож дээрэмцсэн хэрэг бас түрүүчээсээ илрээд байгаа юм шүү. Та нар минь нэг бодоорой. Энэ хэд нийлж байгаад Монголыг маань битүү тончихсон юм шүү.